Та нэг цаг хугацааны машинд суугаад 200 жилийн өмнө очивол тэнд байгаа хүмүүст телевизийг юу гэж тайлбарлах байсан бэ? Шал өөр ертөнцүүд рүү нээгдэх цонх мэт санагдана. Нэг төрлийн портал шиг. Үүнийг тухайн үеийн хүмүүсийн төсөөлөл болгоно гэдэг амаргүй. Үнэхээр өмнө нь эд шид уран зөгнөл хийгдэж байсан технологиуд өнөөдөр бодит болж бүр энгийн хэрэглээ болоод байна. Харин технологиг энэ түвшинд авчрахын тулд тасралтгүй сайжруулалт, хүчин чармайлт, хөдөлмөр бас хөрөнгө оруулалт хийгдэж байдаг. Зурагтынхаа нэвтрүүлгийг ухрааж үзэх боломжгүй байсан цаг саяхан. Харин одоо IPTV хэмээх технологи ачаар бид бараг хүссэн бүхнээ хийж байна. Хамгийн сүүлийн үеийн маш том өөрчлөлт нь Full Android систем болжээ. Энэ нь та телевизээ солихгүйгээр смарт телевизтэй болно гэсэн үг. Технологи ийхүү асар хурдтай хөгжиж байх үед харин бидний хэрэглэж татсан зүйлс хувьсан өөрчлөх зор байна. Иймээс бид тэрхүү өөрчлөлтийг хүлээн авч хурдан дасан зохицож хэрэглэж сурах хэрэгтэй.